Hey, so what's good guys? Өнөөдрийн бичлэгээр өмнөх бичлэгүүдээр хэлээ change in the state of delivery. За тэгээд daily bias-ыг үзсэн бол одоо өнөөдрийн бичлэгээр intraday scalp, intraday trade-үүд хийхин тулд 4 цагийн candle дээр хэрхэн харилцах вэ гэдэг талаар видео орчирна. За тэгээд өнөөдрийн арга барил нь бүх time frame дээр буюу бүх хослолууд дээр буюу Alt, Nasdaq, за тэгээд индексүүд, бусад индексүүд, металлууд, oil, forex-ийн период бүгдээр нь ажиллах боломжтой зүйл байгаа. За өмнө үздсэн зүйлсүүдэд холбоод нийлүүлээд хэдүүлээ арилжих байгаа хослолынхоо 4 цагийн candle-уудын нээлт маань хэд хэдэн цагт нэгддэг байхыг мэддэг байх шаардлагатай. За окей, тэгвэл 4 цагийн планы нээлтүүдийг мэдхийн тулд жишээлбэл алт руу ороод time frame-ээ 4 цаг болгоод харахад бид нэр тухайн өдрийн туршид нэгдэж байгаа 4 цагийн плануудын цагийн нээлтүүд харагдана. За миний цагийн бүс маань болохоор цэтэгээр арилждаг учраас BTC-ийн хасах дүр буюу Нью-Йоркийн сешн дээр байгаа гэсэн. За тэгээд 4 цагийн чарт маань on day-ийн чарт дээр Nasdaq дээр байдаг. 4 цагийн чарт маань өглөө хамгийн ихнийх нь 18 цагаас буюу Монголын цагаар өглөө 6-аас 2 дахь нь 10-аас өдөр 2-оос орой 6-аас 10-аас шөнө 2-оос гээд нийтдээ 1 2 3 4 5 6 ширхэг 4 цагийн лаа өдөрт үүсдэг байна. Тэгэхээр хэдүүлээ хаана амьдарч байгаагаас хамаарат тухайн өдөрт 6 удаа арилжаа хийх stop боломжууд биднэрт байгаа гэсэн. За тэгвэл бид нэр арилжаа хийхин тулд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Дааны бүтц. Бид нэр 4 цагийн лаан дээр арилжаа хийх гэж байгаа. За тэгвэл 4 цагийн лаан дээр арилжаа хийхин тулд ер нь хэдэн цагийн лаан дээр арилжаа хийхин тулд лааны бүтцийг ойлгосон байх шаардлагатай. Бидний лааны хувьд бол нэг иймэрхүү зүйл байна. За энийг би сэрхэн за тий. Нэг bullish сэлтийн candle байлаа гэж бодоход бид нарт ороо виктэй, дээр виктэй, том виктэй candle байгаа. Това candle маань нээлтийн цэгээс доош орж ирсэн manipulationтэй үндсэн чиглэлийн дагуу хөдөлгөөнтэй үндсэн бий бодогдоод алтын цэгээ ингээд иймэрхүү бүтцтэй байдаг. За энэ бол expansion candle буюу тухайн нэг чиглэлийн дагуу хөдөлсөн candle-ийн жишээ. Уналтан дээр ч гэсэн яг энэнийхээ эсрэгээр. За тэгвэл магадгүй бид нарт яг адилхан буллишлаа. Гэхдээ дээрийн виктэй гэж болно тийм. Доороос нэг юм. За энийг бид нэр reversal candle буюу трендийн дараагийн candle-аас уналтын чиглэлээр магталтай candle гэж үздэг. Ягаад гэвэл үндсэн чиглэлийн хөдөлгөөн маань нээлтийн цэгтэй доошоо уналттай expansion дэше гарч ирсэн боловч цаад рейнжинд орж ирээд өчтэй уналтаар хаагдсан баг. Харж байгаа хта. Шигаан. За. Тэгвэл бид нэр үүний дараагийн candle нээлтийн цэг, high цэг, low цэг, хаалт буюу уналтын candle байх магадaltaй гэж харна. Эсрэг чиглэлийн дагуу гэсэн ялгаа. Эсрэгээрээ 3 дахь төрөл нь биднэрт нэг юм candle байгаа. Өсөлтийн candle. Доороо маш урт виктэй. Дээрээ бараг викгүй шахах төрлөө. Энд дээр бид нар яаж арилжах вэ гэхээр нээлтийн цэгтэй маш хүчтэй уналт орж ирээд маш хүчтэй candle. Тэн чиглэлийн дагуу орж ирээд алтын цэг явуулсан. Энэ candle-ыг бас бид нар тодорхой хэмжээний bullish талдаа тухайн candle-ийнхаа талдаа хүчтэй байна гэж харна. Энэ дээр тэсрэг чиглэлийн нөхцөл байдал дээр бол улаан candle эсрэгээрээ дээрээ урт виктэй гэсэн үг шүү дээ. Тэгээд доороо арга вик биш. Энэ маань дэшний нээлтийн цэг, дэшний manipulation, доошоо үндсэн чиглэлийн дагуу хөдөлгөөн, хаалтын цэг. Энэ бид нар хааш хүчтэй уналтын трендтэй, уналтын дагуу хүчтэй байна гэж хардаг гэсэн. За тэгвэл хэдүүлээ яг энэ саяны жишээг анзаараад 4 цагийн candle-ууд дээр оруулаад харж үзье л да. Ямар ч хамаагүй нэг candle-ийн нүдээс аваад авчихлаа.
Жишээлбэл энэ candle-ыг харъя. За энэ улаан candle. Энэ улаан candle-ийн жишээ маань үндсэндээ нээлт тэнцэг маш хүчтэй manipulation тийш огцсон татаад хаалт тэнцэг. Энэ маань түрүүний хэлсэнчлэн маш хүчтэй уналт явагдсан ч гэсэн үндсэн чиглэлийн дагуу буцаад огцсон марж ирж байгаа. Дараагийн candle маань өсөлтийн талаа буюу ногоон candle байх магадaltaй гэж. Тэгвэл дараагийн candle маань нээлт тэнцэг доош орж ирлээ. Trending continuation үргэлжлэл явлаа. Агцсан байна. За тэгвэл магадгүй энэ дэр нэг юм шиг. Candle нээлт тийш гарч ирлээ. Expansion явлаа. Хаалт тэнцэг. Дараагийн candle нь өмнөх candle маань reversal буюу өмнөх candle-а бүтэн биеэрээ эвдээ таацсан юм чинь. Энэ candle-ыг би улаан байх гэж таамаглана гэсэн. За тэгвэл энэ дээрээс хаяа хийлээ. Лоо бүртлээ. Хаалт тэнцэг боллоо. За тэгвэл энэ бас ялгаа байхгүй улаан том биетэй би хэрнээ яагаад дараагийн candle маань ногоон candle гараад ирвэ? За энэ дээрээс харах юм бол нөгөө liquidation буюу liquidity авсан байгаа гэдгийг харах хэрэгтэй гэсэн. Alt low буюу хуучин low аваад энэ дээрээс буцаад дэшээ доороо урт виктэй хаагдчихж байгаа нь ялгаа байхгүй нөгөө нээлт тэнцэг high low гэсэн ч гэсэн хүчтэй дэшегээ хаагдсныхаа улмаас дараагийн candle маань дэшээ bullish хаагдсан байна гэсэн. Тэгэхээр нэг 4 цагийн candle дээр арилжаа хийх гэж байгаа бол заавалчгүй бид нар өмнөх 4 цагийн candle маань ямар formation үүсгэсэн байна гэдгийг харах хэрэгтэй гэсэн. Ганцхан тохиолдолд бид нар indecision candle буюу ойлгомжгүй candle гэж үзээд арилжаа хийдэггүй. Тэр нь аль аль талдаа хоёр талдаа weekday энэ doji candle шиг л ажиллаж байгаа. Энэ дээрээс бид нар ямар нэгэн таамаг гаргах боломж авахгүй гэсэн. За тэгвэл үндсэн арга барил руу бодвол орцгоо. За ямар ч хамаагүй нэг чарт. За үндсэн арга барилын талаар нэг мэдээж бид нарт candle нээлтийн цэг чухал байгаа бол candle маань нээлтийн цэгийн ардаас үнэхээр тухайн candle өсөлтийн лаа юу уналтын лаа юу гэдгээ таамагласан. За яг өсөлтийн лаа гэж таамаглаж байгаа бол бид нарт доошогоо manipulation буюу гурван хөдөлгөөн хийгээд тухайн лааны доод зөө хийдэг гэсэн. Тэгвэл энэний ардаас бид нарт дээшээгээ огцсон trending expansion хөдөлгөөн буюу change in the state of delivery гэдэг юм нэрчсэн дээ. CISD үүсгээд тухайн candle бий бодогдно гэж үзэж харилж байна. За энэ дэр бид нар зөвхөн нэг хэрцэг нь 2 ба түүнээс дээш арилж байгааг хийгнэ гэсэн. Тэгвэл change in the state хийгдсэн бол бид нар тухайн change in the state-ийн ардах retracement хөдөлгөөн маань чухал цэгийн бүс дээр ирсэн тохиолдолд эдрийг яана. Тухайн хэмжээнд swing line дор stop loss тавигдлаа. Нэг хэрцэг нь 2-той би тавина гэж байна. Үнэлтийн чиглэлийн дагуу байвал нээлтийн цэг дээшээ manipulation доошоо change in the state of delivery pullback нь орж ирлээ. Тухайн candle бий бодогдоод агнаа гэж үзсэн. Энэ дээр чухал ханшин бүс дээр ирсэн байх шаардлагатай. Нээлтийн цэг нэг хэрцэг нь 2-той арилжаа гэдэг байх нэ. За тэгвэл live chart-ын жишээн дээр. За би одоо ингээд нэг хаа хамаагүй те. Сүртэй юм яриад өнгөрсөн chart-ын дээр харуулж яснаас random өдөр сонгоод төлөө тэр өдрийнхөө 4 цагийн chart-ын дээр шинжилгээ. За энэ маань шинэ PM session гэдэг нэг өдөр дууссан байна. Дараагийн candle буюу шинэ өдрийн лаа эхэллээ. За энэ дээрээс би buy-саа гаргана. За ханш маань тодорхой ханшийн цэгийн хувьд sell side imbalance буюу CB дотор байна. За тэгээд өдрийн хамгийн ихний 4 цагийн лаа маань өмнөх өдрийнхөө high буюу өмнөх цагийнхаа 4 цагийн high-ыг аваад доошоо хаагдсан байна гэдэг нь энэ маань надад дараагийн candle улаан байх магадaltaй гэдгийг хэлж байна. Заад улаан байх албагүй зүгээр энэ цагийнхаа low буюу энэ candle low руу дарах боломжтой гэж хэлж байгаа гэсэн. За тэгвэл би 4 цаг дээр харсан бол 5 минут руу цагаа шилжүүлээд дараагийн цагийнхаа нээлтийг харъя. За өмнөх цаг маань 5 10 цаг гэдэг эндээс шинэ цаг хэлсэн. Өмнөх цагийн хөдөлгөөн маань яасан гэхээр нээлтийн цэг high хийглээ, low хийглээ, хаалтын цэг гэж хаагдсан. Тэгвэл надад эндээс юу чухал вэ гэх юм бол өмнөх цагийн хөдөлгөөний equilibrium буюу 50% надад шаардлага. Equilibrium. За тэгвэл миний үндсэн арилжаа харах бүс одоо нээлтийн цэгээс дээшээ болон 50%-аас дээш энэ бүс дотор би өөртөө арилжааны дараагийн лааны дээд цэг бүртлээ change in the state үндсэн чиглэлийн дагуу төлхөө хаалтсан информашн хүлээн гэсэн. За дараагийн candle-ийн нээлтийн.
За шинэ цагийн нээлтийн цэг энд нэгдэж байна. За нээлтийн цэгийн дээшээгээ бид нарт manipulation орж ирэх шаардлагатай. За харж байгаачлан бид нарт candle маань нээгдээд дээшээгээ manipulation орж ирлгүй шууд үндсэн чиглэлийн дагуу liquidation аваад доош хүчтэй ороод ирээд өмнөх цагийн low авч байгаа нь бид нарт юу үлдэж байна гэхээр эргээд энэ дээр одоо 4 цаг руу оруулж хэдүүл spoil болж байна. За өмнөх 4 цаг маань ер нь бол expansion хагдсан учраас энд байгаа магадгүй fair value дээрээс үргэлжилсэн өсөлтийн хөдөлгөөнийг үзүүлээд энэ уналтын 4 цагийн лам маань магадгүй зүгээр retracement хөдөлгөөн байх боломжтой юу гэдгийг бид нарт хэлж байгаа. За тэгвэл нэгэнт энэ 4 цаг дээр хэдүүлээ энэ хэмжээний хугацаанд setup хүлээсэн юм чинь магадгүй боломжтой гэвэл bias өөрчлөөд өмнөх цагийн хай хүртэл буюу энэ хай хүртэл setup харах боломжтой болчихж байгаа гэсэн. Энэ 4 цаг маань хэд хүртэл үргэлжлэх вүлээ? 2 10 11 12 1 цаг хүртэл буюу энэ цаг хүртэл үргэлжлэнэ. Гэтэл энэ 4 цагийн хугацаанд бид нарт нийт хийх ёстой хөдөлгөөнийхөө 2 нийт хийх хөдөлгөөнийхөө хагас хугацаа нь өнгөрцөн байгаа учраас одоохон энэ decision чиглэлийн тодорхойгүй байгаад байгаа гэсэн. За 5 минутын хувьд бид нар change in the state of delivery буюу CISD үсгэжлээ. За өмнөх candle-ийн нээлтийн цэгийн доор байгаа учраас бид нар арилжаа ихэд тохиромжтой бүсд байгаа гэсэн. За тэгвэл би энэ чэнэс надад чухал ханшийн бүс юу байгаа вэ? Эдгээр энэ өсөлтийн BC нэг ногооноор төвлөрч байна. Би энэ өсөлтийн BC-ийн дээрээс ихний арилж байгаа юмэр байна. Эсвэл BC-тэй энэ breaker block давхардж байгаа цэг гээд магадгүй change in the state-ийн энэ бүсээс stop loss-ыг single авахын доор take profit-о нэг харьцах нь баяртай. Тэгэд арилжааны stop харах боломжтой байна. За тэгвэл энэ яаж авах нь хараад байна. Аник шүтгүүлж. Харж байгаачлаа. Өмнөх цагийн low дээр бид нарт manipulation candle тогтцсон учраас retracement маань орж ирсэн. Тэр stop loss-ыг аваагүй. Swing line доор тавина гэдэг нь яг энэ хэмжээний retracement орж ирэх магадaltaй гэдэг үндслээр орж байгаа. Тэгээд нэг харьцах нь 2-той risk reward гэдэг нь хугацаанд ашигтай гарахын тулд тавигдж байгаа шаардлага байна. За энэ жишээ ингээд болчихлоо та. За тэгвэл хэдүүлээ Nasdaq дээр биш. Би өөрөө Nasdaq арилждаг учраас алт руу нэг орж ирсэн. За магадгүй алтны хувьд юу ч болж болно тийм. За ихэд орж авах нэг өдөр ингээс ороод авчих. Энэ дээр 4 цагийн candle. Stop-а 4 цаг руу шилжүүллээ. Тэр candle маань 9 цагийн candle байх шиг байна. 9 цагийн candle маань бид нарт low болдсон. 1 цагийн low биеэр эдэлж хаагдсан. Дараагийн цаг дээшээгээ зүгээгээд өнцөдлөхөнд доош орж ирэх магадaltaй гэдэг таамаг. Анзаараад харах юм бол ханшны доор талд sell side imbalance, buy side imbalance буюу BC байна. Breaker байна. Тэгэхээр энэ rebalance хөдөлгөөн маань том цагаараа уналтын хөдөлгөөн орж ирэх нь магадaltaй гэдэг өгөгдлийг контекстыг бид нарт өгч байна. За эргээгээд бид нэр 5 минут руу ороод юу болчихв? Энэ цагийн candle маань 10 цаг. Окей. Шинэ цаг эхлээд энэ цагийн нээлтийн candle нэ. Цагийн нээлтээс дээшээгээ бид нар manipulation үлээгээд өнцөдлөхөө доошоо change in the state хийхийг хүлээж авах. За одоо ингээд анзаараад харах юм бол candle нээлтийн цэгээс дээшээгээ manipulation жижигхэн week орж ирсэн байна. За тэгээд өмнөх цаг маань өөрөө айгүй хүчтэй доошоо хагдсан байгаа учраас бид нар энэ ногоонлог доошоо эвдэж байгаа хөдөлгөөнийг change in the state of delivery буюу
CIST бүрдсэн гэж үзээд short position change in the state-ийг шалгаж явах үед эсвэл шалгаад үнэхээр хөдөлгөөн баталгаажсан гэж үлдсэн бол дараагийн candle дээрээс нь баталгаах боломжтой. Stop loss-ыг change in the state гэсэн swing high дээр take profit-ийг нэг харьцаанд хоёртой. За энэ тохиолдолд бол бид нарт fair value байгаад байгаа юм чинь gap-ын дээрээс өсөх маталтай гэж үзээд нэг харьцаанд 1.8 та trade. Нийлээ одоо үргэлж сайрлаж явагдаж байна. За ингээд харахаар 1-4 цагийн лав биш, нэлээд 4 цагийн лав хүрчихэж байгаа учраас энэ setup маань indecision candle буюу чигийн тодорхойгүй. Уг нь доошоо reversal candle орж ирсэн байна да. Тодорхойгүй хөдөлгөөнүүд үүсгэж байгаа учраас магадгүй break-in тавиад өдрийн арилжаанаас гарчиж болно гэсэн. За яагаад энэ дээрээс энэ хүртэл ирчээд цаа татав. Энэ шалтгаан нь бид нарт энэ доор liquidity хамаад үүний ардаас бидний үндсэн харсан 4 цагийн лааны ардаас дараагийн лаа маань liquidity аваад өмнөх candle-ийн low аваад range дотор хаагдсан гэдэг нь энэ маань ханшны reversal хөдөлгөөн ихэлсэн байгаа. Энэ дүр зураглалыг үзүүлж байгаа гэсэн. Ингэснээрээ бид нарт шинэ өдрийн 4 цагийн лаа маань дээшээ бүтэн том биетэй candle гарч ирж байгаа гэсэн. On daгийн chart болохоор daily-ийн лаа өглөө 5-аас эхлээд байгаа учраас хэдүүлэн information жоохон худлаа болсон. Уг нь 4-өөс эхлэх хэрэгтэй. За futures-ийн daily-ийн futures-ийн goal дээр хэдүүлээ үзэж байна. Random нэг өдөр. За энэ дээрээс 6-аас эхэлж байгаа тийм 18 цагаас гэсэн үг шүү. За шинэ 4 цагийн лаа бид нарт доор sell side liquidity swing low байна. Энэ 4 цагийн лаа маань доошоо биетэй маш хүчтэй candle хаагдсан. Дээрээ бараг зүгүү. Энэ нь бол ханшны хөдөлгөөн bullish bearish дараагийн candle маань уналттай байхыг бэлтгэж байгаа гэсэн. 5 минут руу ороод шинэ candle-ийнхаа нийлэн зэгэнд ярина. Тэгээд юу тэмдэглэв. Өмнөх candle гэсэн. За тэгээ хамгийн чухал нь үндсэн шинжилгээсэн candle-ийнхаа low гэдэлээ тэмдэглээд 5 минут шинэ цаг 5 минут эхэллээ. Нээлтийн зэгээс дээшээгээ өмнөх 4 цагийн хаяг equilibrium хүртэл нэдүүлээ. За харж байгаачлаа. Нээлтийн зэгээс дээшээгээ manipulation хөдөлгөөн орж ирээд анзаараад харах юм бол зүүн талд байгаа бид нарт sell side imbalance буюу CB байна. За тэгээ энэ өмнөх цаг дээр үлдээсэн хай маань өөрөө аль хэдийн equilibrium-ыг шалгах дотроо liquidity авсан гэдгээр нь энэ цаг маань дахиж дээшээ гарч ирэх шалтгаангүй болж байгаад энд бид нарт хамгаалагдсан protected high үүсэж байгаа гэсэн. Давны ардаас нээлтийн зэгээс доошоо өсөлтийн плануудыг бүгднийг эвдээд орж ирж байгаа нь бид нарт change in the state of delivery буюу CIST үссэн байна. За CIST-ийг шалгаж байгаа энэ нөхцөл байдал дээр бид нэ энтрийг хийлээ. Stop loss swing high дээр доошоо TP нэг хэрцэн 2. За эсвэл хамгийн ойрхон байгаа liquidity swing all low гэсэн үг шүү дээ. TP баг авчлаа та. За нэг хэрцэн 2 дайрлж явахаар байсан байна. Явчихсан байна та. За цаашаага хэрвээ шунталтыг ивэл бүр all low-ын тарагдчих. Баашлаа хагаад break-in тавиад нэрэлчамаа явах нүгөө үдийг харцгаая. Чсэн байна. За гих мэтчлэн хэдүүлээ change in the state болон өмнөх 4 цагийн candle дээрээ суйрлаад 1-4 цагийн лам маань хэрхэн яаж бүрдэх вэ гэдгийг харах боломжтой байна. Танд анхааруулах нэг зүйл байна. Зарим нэгэн тохиолдолд нээлтийн цаг candle маань нэгтлээ өдийг хэмжээний зөв хийгээд тухайн candle маань өөрөө төрчгтэй унаад ингэж хаагдах тохиолдол байдаг. Энэ дээр бид нар ямар нэг арилжаа хийхгүй хүлээхээсээр гарч авахгүй гэсэн. Энэ хөдөлгөөн ямар байна бид нар хамаахгүй та. За их мэдчлэн яг эдгээр арга барилууд SAT-ийн
хөдөлгөөнүүдийг ойлгоод хамтдаа орой болгон цуг шинжилгээ хийгээд лайв ярилцаануудад оролцох хүсэж байгаа хүмүүс байвал би Discord сервер дээр private дүрүүтэй. За මේ private face дээр зурагчтайгаа харилцдаг чат тухайн 7 хоногт хийсэн review-үүд оруулж эхэлнэ. Тухайн өдөртөө хийх ярилцааны bias-ууд, idea-нууд. За тийм үү өмнөх mentorship-ийн орж исэн private хичээлүүд маань энэ дотор байгаа. Та тийм мэдж байгаачлан YouTube хуудсан дээр эхлээд CRT-ийн нэг хэлбэр анги орсон байгаа. Эдгээрийн үргэлжлэлүүд нь энэ бас үзэхэд бэлэн байгаа. Мөн 25 онд орж исэн market maker модель ZUC-ийн time and pricing mentorship-уудыг монгол хэлээр орчуулсан хэлбэрээр байгаа. Ийшээ орохын тулд бол өртөөсөн амархан. Манай сервер рүү ороход бол ямар нэгэн төлбөр байхгүй. Бичлэгийн description хэсэгт хэрэглэжээ. За private хичээлүүдийг авах нь шингээ. За биднэрт үндсэндээ 2 тайр байгаа. Одоохондоо энэ дээр байгаа тайр 2-ыг бид өөрсдөө чинь тайр 2 маань байх болсон байна. За тайр 1 буюу үндсэн лайв арилжаа, видео хичээлүүд ч гэдэг юм уу эдгээр зүйлийг хувь хүсэж байгаа юм бол миний EBC broker гэдэг байгаа. Мөн хамтарч ажиллаж байгаа XM broker гэх 2 broker байгаа. Эдгээр хоёроос өөртөө тохирсноо сонгоод аккаунтаа үүсгээд $50 депозит хийсэн байхад скриншот авуулчаад би сервер дээр энэ өрөөлөд орох эрхийг нэгээд өгчнө. За тайр 3-ын трейдерүүд байгаа. Энэ дээр болохоор бид нар шинэ mentorship хичээлүүд, хувийн надтай хийх one-on-one call, mentorship-ийн хөвчилж асуух асуултууд шиг юм надтай илүү тулж ажиллах хүсэлтэй хүмүүс байвал үндсэн зөвхөн EBC broker-ийн IP link-ээр дамжуулаад $500 депозит. Энэ зөвхөн та нарын өөрсдийнхээ арилжаах депозит шүү. Байхад эдгээр өрөөнүүд нээлттэй болоод ороод ирчихсэн. За тийм мэдээж тайр 3 руу орох юм бол тайр 1 дотор автоматар давхар нэмэгдчихээн. Ийм offer байгаа шүү guys. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа баяртай. Нэг хэлэх юм марцсан юм байна. Мэдээж та донд онлайнаар ч гэдэг юм уу те видео үзээд хичээлээ сурч чадахгүй байна. Анхаарал сарнуудаа танхимаар сурах гэсэн сонирхолтой хүмүүс байвал ганцаарчлсан сургалт танхимаар ганцаарчлсан сургалт явуулж эхлэх байгаа. Эх 7 хоногоос энэ дээр сонирхож байгаа хүмүүс байвал над руу DM бичээрэй. Онлайн сургалтуудыг бол би ямар нэгэн төлбөргүй та зөв Discord дээр арилжаах дүнгээр депозит хийгээд ороод ирээ гэж байгаа бол ганцаарчлсан сургалтын дээр бол бага хэмжээний төлбөр авах байгаа шүү. За тэгээд лайк дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгэн дээр яг энэ 4 цагийн candle-уудыг сегментчлээд 1-р candle, 2-р candle, 3-р candle гэдэг мөн адил CRT-тэй хослуулсан байдлаар хэрхэн яаж илүү наривчлалтай өндөр түвшинд унших вэ гэдэг талаар видеонууд орно. Тэгэхээр subscribe дараад бичлэгэн дээр лайка дараад үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа.